Сайн байцгаана уу? Шинэ уулзж байна. Өнөөдөр би та бүхэндээ бодит явдлаас сэтүүлсэн The Heist of the Century гэх Аргентины адал явдалт гэмтрэг төрлийн киног ярьж хүрэлдлээ. Тэгэхээр кино маань 2006 оны Аргентин улсад өрнөх үйл явдлаар эхлэх бөгөөд киноны голдор болох Фернандо Арохогийн хувьд боломжийн амьдралтай чадварлаг уран зураач. Тэрэ чөлөө цагаараа жуудагийн дасгалжуулагчийн нэмэлт орлого олдогч одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байлаа. Борото нэг орой Фернандо гэрлүү барих замдаа автобусны буудлын дээр тамхилан тэрэ тамхины ишээ ус руу аяж араас нь алгасаар Риогийн банкны ойролцоох ус зайлуулах шуум руу орж байгааг олж харна. Фернандо шуумыг дагж гүн үндсэн бохирын хоолой руу орж түүнд үүнийг ашиглах нэг галзуу санаа төрдөг. Маргааш өглөө тэрэ Себстангийн инженер найздаа банк тэрэмдэх төлөвөө тайлбарлана. Себстан найздаа туслах бодолтой байсан ч үүнийг хийхэд мөнгнөөс хавуулаад маш олон зүйл хэрэг болохыг түн сануулв. Удалгүй Фернандо найзгаа хэлснээр зээлдүүлэгч болохоор олж тэрэ Мари гэх хүнтэй уулзахаар шийднэ. Маригийн хувьд гаднаа мөнгөтэй баян хүн шиг харагдаж байгаач яг үндэ саяхан шоронгоос гарсан мэрэгжлийн улгаач юм. Тухайн шөнө Мари ажиллаа ихээр нэгэн офис руу нууцаар орон Себен доторх бүх мөнгийг хулгайлж өрөөс гардаг. Харин коридор дүүжлэгчдэд таарсан тэрээр өөрийгөө шинээр ажилд орсон гэж худлаа хэлэн эмэгтэйг явсны дараа цонхор гарч суугтана. Мари гэртээ очих үед Фернандо түнд зураг явуулсан байх ба маргааш нь тэр хоёр кафед уулзсан Фернандо түнд төлгөө танилцуулна. Мари эхэндээ банк дээрэмдэх бодлого байсан ч Фернандо түүнийг ядахаар хэрвээ тэ цагдаад баригдал үүнийг хийж чадвал үлдсэн амьдралдаа ахиж мөнгөнд санаа зовх шаардлагагүй болохыг тайлбарладаг. Мари эсэг бодсны эцэс түүний саналыг зөвшөөрч удалгүй тэр хоёр банкны ойролцоо очин хэмжилт хийж эхэлнэ. Фернандо моосны хоолойд метрээ байрлуулан дараа нь тэр хоёр бохирын хоолойроо орон газраас доош 18 метрийн дор байгаа мэддэг. Фернандо борог үед хонглын уух боломжтой хэлэн тэрэ төлөвөнд биелнэ гэдэгт маш итгэлтэй байлаа. Маргааш өрөөнд Фернандо, Марио, Дебаза 3 хонглоор дамжин банк руу орохоор олдогч тэд нүунийг хийхэд нэг асуудал тулгарчээ. Банкны өрөө болгон тохиолдолтой тул Марио өөр арга олох хэрэгтэй хэлэхэд Фернандо хөдөлгөөн мэдрэгч зөвхөн дулаан мэдэрдэг гэж тэр хоёрт хийсэн зүйлээ харуулдаг. Тэрэ Мишокер хийсэн хувцсны тусламжтай тохиолыг ажилуулахгүй байх боломжтой хэмээн үүний ачаар Себний өрөө рүү орж чадна гэдгээ хэлв. Ийхүүдэд банкыг судлахаар мэдээлэл цуглуулах ажилдаа орж Фернандо Себстантай хамтарч үүдний зургийг нууцаар авна. Гэхдээ удалгүй хамаалагч нь түүнийг анзааран зорио өрөөлөө давуулж яван тэр хоёрын камерыг шалгаж яг зураг авсныг асуудаг. Фернандо memory card-ыг авч амжсан тул хамаалагчид түүнийг зураг аваагүй гэдэгт итгэн. Хэсэг хугацааны дараа Себний өрөөг харсан тэрээр барилгын давхрын зохион байгуулалтыг зурж гаргах бөгөөд төлөвлөгөөний дагуу Фернандо үүнийг мэдхээр албаар хамаалагчид баригджээ. Тэр дөрөв эсэг ярилцсны үр дүнд хонгол ухан банк руу орохоор олж тэд дугуугаар тараншааны хоолой болон банк хоорондох зайг хэмждэг. Фернандо дугууны хэмжээ муу эргэлтийг нарийн тооцоож 7 м 10 см гэж гарган дараа нь тэрээр хэдэн метр ухаж байж банк руу нэвтрэх боломжтойг бодож олно. Оройн тэр дөрөв бохирын хоолойроо орж өрмөрөө нөхөх чиглэн удалгүй тэд Альбертогийн хүнтэй уулзан түүнийг жолоочоор багтаа авна. Тэд мөнгө үнэт эдлийг хулгайлахын тулд банкны 400 сая-ыг онгойл хэрэгтэй тул Фернандо тооцоолсны дагуу 69 градусаар хонглоо ухаар шийддэг. Маргааш өглөө Мари баян хүний дүрээр банк руу орон түгжээн яаж онгодгийг мэдхээр өөртөө сефт рүү эслэх бөгөөд Теодлид мөн багж олсон тэр тав хонгол ухах ажлаа үргэлжлүүлнэ. Дараа нь тэд зүгтад хэрэг болох бүх ихтэй машин хулгайлж Альберто хүлээх үед цагдаа үрчээрэн бичиг баримтаа шалгуулахыг хүсв. Цагдаагийн хэлснийг сонсон тэр гурав хулгайрыг баригдсан гэж бодтол Азар Альберто эхнэртэйгээ хамт ирэн тэдний найзууд нь гэж цагдааг явуулж чадна. Хэрэгтэй зүйлсээ суглуулсан тэд хонглоо ухсаар харин нэг өдөр гэнт хонгол нуурж Фернандо самсгүй байдлаар өрмөө эвдэлдэг. Хонглыг гараар уух боломжгүй тул Фернандо шинэ өрмөө авах хэрэгтэй хэлэхэд Мари түнд урлан аль хэдийн үнд маш их мөнгө зарцуулсныг сануулна. Тухайн оройн Фернандо оддын талаар найз бүсгүйтэйгээ ярилцах бөгөөд эмэгтэй тэр хоёрт харагдаж оддыг уссан байх магадaltaй хэлнэ. Харин тухайн үед Фернандо нэгэн санаад урж тэрэ Маритой уулзан банк руу нэвтрэх арга олсноо тайлбарлаж эхэлнэ. Банкны хамгаалалт мөн Себний тохиолын систем зөвхөн алдтай үед нь ажилладаг тул Фернандо ажлын цагаар банк руу нэвтрэхээр болжээ. Тэрэ цагдаа нар тэднийг дэрэм хийж байгаа гэж бодон хонглыг ухсныг огт анзаарахгүй гэдгийг хэлэн хүмүүсийн анхаарал хаалган дээр төвлөрч байх хооронд мөнгийг аван хонглоор зүгт боломжтойг түн тайлбарлана. Мари түүний бодож олсон ухаалаг төлөвлөгөө таалагдаж дээрмээс өмнө тэд гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрүүлэн сэтгэл санаа гээд бүх анхаарлаа үнд хандуулдаг. Дээрмийн өдөр тэр тав зүсээ хувирган хурууныг хийгээ нуухын тулд гарандаа цав тусааж Себстэн ганцаараа үлдэн бохирын хоолойроо орно.
Энэ үеэр Фернандо Альберто хоёр банк руу орон Марио де Бозо хоёр зогсол машина байрлуулж арын алгаар дотогш нэвтрэнэ. Тун төлгөө тэр дөрөв бага зон төлгөөний дагуу дэрэм эхлүүлэх бөгөөд тэд зэвсгэрээ хүмүүсийг айлган нөхцөд байдлыг гартаа авдаг. Харин тухайд камера тэднийг харсан хамгаалалтын ажилтан цагдаа дуудснаар Фернандо холбоог чагнан тэдний ирж байгаа мэдэв. Мари банкны тэлрийг бүх мөнгийг цүнхлийг шаардах үеэр Альберто машинд байсан гинжээр зогсоол айлгыг цоожилно. Дараа нь Фернандо энгийн эргэлөө буу тулган цагдаа нарын банк руу дайрах гэж оролдвол дотор байгаа бүх хүмүүсийг буудна гэж сүрдүүлдэг. Эхний алхмаа хийсэн тэд дараачийн төлөвлөгөөнд орж Фернандо хамгаалтын ажилтан бууж өгөх шаардах хооронд Себста өнгөлөөр дамжин банкны сэп хадгалдаг өрөөлөө мөлгсөөр Мари хамгаалтын ажилтны бууны магазин мөн гар утсыг аван банкнаас гаргах ба Фернандо 3 дахь алхмаа хийхээр тэд бүх хяналтын камерыг нутраадаг. Удлуу тэрэ шүүг олдуулан Себстаныг ухсан нөхөр оруулж 5 дахь алхманд орно. Тэр хоёр цүнхнүүдэд дотож авч орон багжаа угсрах үед тэдний өмнөх үйл явдлыг харуулan Себстан Себийг 7 секунд донгойлох төхөөрөмж зохион бүтээсэн байна. Фернандо тэр хоёр хамгийн ихний Себийг онгойлгосноор тэд холбоогоор цагаа тааруулан энэ үеэр энгийн эргээд мөн тусгайхан дэрэмжтийн мэдээллийг сонсохоор банкны гадаа цугларчээ. Ахлаж тусгайхантай хамт дотож орох төлөвөө ярилцаж хэвлэл мэдээллийн тэднээс ажиллагаа хороолоход банк дотор Фернандо мөнгнүүдийг цугласээр тун удалгүй Мари дээвэр дээр чимээ гарахыг сонсох үед цагдааг ахлаж хамгаалагчийн ус руу залган Марио тоолбогдох бөгөөд тэр өмнөх үйл явдлаас санан ийм зүйл бэлтгэгдсэн тул цагдаа нар дээврээс буулгахгүй бол барьцааны хүмүүсийг буудныг сүрдүүлнэ. Ахлагч Мигэл түүний эснэр цагдаа нарыг буулган тусгайхныг хажуугийн барилт дээр гаргаж тэднийг юу өсч байгааг асуухад Мари цаг очихоор хуульж авчрах нэг цаг хугацаа өгдөг. Цагдаагийн ахлагч Мигэл түүний үстийг зөвшөөрөхвээр Фернандо Себстэн хоёр овоо эдэн сэп онгойлгосон байлаа. Цаг явж байгаа тул тэр хоёр яравчлан банкны гадаа албаныхан хоёр гарц байгааг ярилцаж дэрэмжтийг зугтахаас өмнө төв алга мөн арын хаалганд нэмэлт хүчээ байрлуулна. Барилгыг бүлсэн албаныхан дэрэмжүүд рүү залган зугт газар үлдээгүй гэж тэдний бууж өгөхийг сануулах бөгөөд ахлагч Мигэл хүмүүсийн эртгэн суулвал хөнгөн ял оногдуулах боломжтойг утсаар тайлбарлав. Мари шоронд орохыг хүсэлгүй хүмүүстэйгээ ярилцахаар тэднийг төр үлээх хүсэж зойрын давхарт Фернандо Себстэн хоёр ихэнх сэпнүүдийг онгойлгон авчрах зүйлсээ бэлдсээр удлуу нэгнийх нь нууц дуурч хөгшин эмэгтэй өөрхөн төрсөн өдөр гэдгийг хэлэхэд Мари санаа зовх зүйл байхгүй гэж төрсөн өдрийн мэд хүргэдэг. Дараа нь тэр хоёр барьцааны хүмүүстэй хамт эмэгтэй төрсөн өдрийн дуудуулж лав лээлгэн баярыг тэмдэглүүлэхээр эмэгтэйг банкнаас гаргана. Марио Мигель барьцааны нэг хүнийг сулснаг хэлэн тэр 15 жилийг шоронд өнгөрүүлж 2-7 хоног өмнө гарч ирсэн тул агж хоригдох үсэхгүй байгаа түүн тайлбарлав. Харин тухайд мэрэгэн будагч түүнийг онлон буудагтаа бэлдэж Мари хуульж ирж байгааг асуун тэдэн хөнгөн ял оноох эсхийг баталгаажуулахыг хүсэж байлаа. Тэр ахлагчид эргэлзэн хуульж ирэхээс нааш ахиж барьцааны хүмүүсийг суулгахгүй гэж усаа таслах үед Мигель ямар нэгэн зүйл буруу байгааг ойлгоно. Удалгүй хуульж Мари руу залган туслахаар ирснээ хэлэх боловч Мари түүнтэй ярихаас татгалзан өмгөөлөгчтэй нь уулзуулахыг шаарддаг. Ахлагч Мигель өмгөөлөгчийн дугаарыг асуухад Мари барьцааны хүмүүсийн дугаарыг өгч тэднэр тоглохоо шийджээ. Тэрэ цаг авахаар өмгөөлж юм шиг жүжиглэн уцаар худлаа ярих хооронд Фернандо Себстэн хоёр зүгтдаа бэлдэж юмнуудаа зөөж эхэлнэ. Дараа нь тэд сүүлчийн ажиллагаа эхлүүлэхээр Мари ахлагч Мигельд бууж хөрөө осноо холбоор хэлв. Энэ үеэр тэд мөнгнүүдийг хонглоор зөөн ахлагч Мигель тэдний утас холбогдохгүй байгааг мэдэх үедээ муу усны хоолойг анзаардаг. Тэрэ дэрэмжтийг зүгтгэж байгааг мэдэх үед Альберто де Босо хоёр шууд тэ мөнгнүүдэд завиндаа ачин Фернандо бүх зэвсгүүдэд банкд үлдээхээр болжээ. Дараагийн хэсэгт тэдний төлөвлөгөө ярилцж буй өмнөх үйл явдал гарч Фернандо хэнийг ч хэмтэйг хүсээгүй тул тэд тоглоом буунуудыг банк дэрэмтэд ашигласан байна. Фернандо зэвсгүүдэд байрлуулсны дараа Мари барьцааны хүмүүсийг дүгжин зойрны давхар руу буух бөгөөд тэднийг авахд барьцааны хүмүүс дэрэмжтийг зүгтгах гэж байг утсаар хэлнэ. Ахлагч тэднийг барихаар тусгай ихний бохирын олоо руу оруулж тэд бүрэн зэвсгэлэн банк руу үчээр нэвтэрдэг. Харин тухайд Фернандо Мари хоёр ул мөрөө баллан амжид завинд суух үед дээрмэс өмнөх үйл явдлыг би түгэнд харуулна. Фернандо цагдаа нарыг бохирын олоо руу орж ирнэ гэдгийг мэдж байсан тул тэд хонгол ухаас гадна усны төвшинг барихаар модоор далан хийжээ. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу яван тэд усны эсрэг завьс илүүрцээр энэ хооронд тусгай их өрөөнүүдийг шалган тавилга олдуулж тэдний угсан хонглыг олдог. Фернандо тэр дав мотор завирыг зуутах үед ахлагч мэдээ үлээж аван хонглыг хаасан гранатыг хурамч гэдэг мэдэв. Ахлагч Мигель тэдний араас хонгол руу орох боловч тэр тав аль хэдийн дараагийн газарт очсон байх ба тэд тараншаанаар дамжин машинд орж шуудаа тавинуудаа дээш татж гаргана. Дараа нь тэр 6 тугаан газаас олдсон машинаа шатааж Сэпний өрөөнд Фернандо цагдаа нарт зураг сүлдээсэн байлаа.
Удалгүй Альбертогийн гэрд тэр 6 хулаасан зүйлсээ яг тэнцүү хуваахаруулж тэд төлөвлөгөөнд биелсэнд сэтгэл хангалуун байв. Фернандо Мари хоёр тэднэгүү өрөөний хийж чадахгүй байсан гэж талархснаа хэлэх бөгөөд тухайн өдрөөс хойш хэдэн сарын дараа тэр 6 өөрсдийн шинэ амьдралаа эхлүүлжээ. Дебас өөртөө байшин худалдаа авч Себастьян гэр бүлтэйгээ цагийн өнгөрүүлэн Фернандо хүссэн аялдаа гарч Мари хайртай бүсгүйтэйгээ ахиж уулздаг. Харин нэг өдөр Альбертогийн эхнэр өөрийг нь хуурсныг мэдсэн тул түүнээс хариугаа авахар Риогийн банкнаас хулгай хийснийг цагдаа газарт мэдүүлнэ. Үүнээс болж цагдаагийн албаныхан Альбертог олж баримтлан гэртээ нуусан бүх мөнгийг хурааж авах ба дараа нь тэд Фернандо Марио гээд тэр тавыг хүч хэрэглэн баривчилж авч явна. Шоронд 7 сарыг өнгөрүүлсэн Фернандо эцэст нь ирэх чөлөөтэй болоход Марио түүнтэй уулзахаар шоронгийн гадаа ирсэн байлаа. Тэрэ Фернандод тэд одоо ирэх чөлөөтэй болсон гэж бүх зүйл яг түүний төлөвлөгөөний дагуу явж байгааг хэлв. Киноны төгсгөлд тэр хоёр Баяртавар хот руу явж тухайн дээрмийн бодит бичлэгийг бид бүхэнд харуулна. Фернандо банк дээрэмдэх үедээ тоглоом буу ашиглан хэнийг ч хэмтээгүүд тул цагдаа нар хуулийн дагуу хөнгөн ял оноосон бөгөөд үүнээс гадна банк түрээсийн сэвнүүд доторх зүйлсийг бүрдэгдэггүй учраас тэд тодорхой хэмжээний мөнгийг өөрсдөө авч үлджээ. Хожимд банк тэдний бэлнээр $25 сая мөн өнөд эдлүүд хулгайсан гэж тооцоолсон ч дээрмийн дараа цагдаа нар тэднээс $1.2 сая мөн 8 кг бүхий үнэт эдлүүдийг хурааж авсан байна. Үүнээс харахад тэр 6-аг овэдэн сая доллар авсныг мэдж болох юм. Сэвнүүдэд байсан зүйлсийг үнсэн яг тодорхой дүн байхгүй тул дээрэмчд баг хохирлоор маш их мөнгөтэй болж чаджээ. Киноны ихэнд гарсанчлан Фернандо банк дээрэмдгийг санаа төрснөөс хойш энэ бүгдийг төлөвлөж тэр ирээдүйд болох үйл явдлыг аль эртнээс тооцоолсон байна. Хэрвээ та бүхэнд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дарж, мөн өөрийнхөө сэтгэлдээ коммент бичүүлдээгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.